инхрүүлсэн нь. Татар аймгийн эзэн Мэгжинсээр Мэгжин сүүл ах トゥ хуйул Алтан улсад шурган явж байтал Сүм улсын хан Зүй шинээс Алтан улсын Шизүн хан Баньян юунд төрсөн өдрийн хүнд бэлгийг хүргэж яваа. Сүм улсын элч Зүүжүүгийн дагуулсан хэдэн 10 тэрэгтэй учрлаа. Мэгжинсээр ах トゥ хуйул хомхой сэтгэл хөдлөж хэдэн зуун хүн нэгэнт хашгиран орж Зүүжүүнг алан бэлгийн эдийг чирс эвхэх мэт булан авлаа. Энэ үед чив хитл Алтан улсын Зүэ Чэнсян Ван Яншу хойд хязгаарыг цагдахаар гарч ирээд Мэгжинсээр ах トゥ хуйуудын бэлгийн эд булаасанд тохиолдлоо. Ван Яншу даруй Мэгжинсээр ах トゥ хуйуудыг нэглээ. Мэгжинсүүл байдал муу улсныг мэдээд Симэр ахаасаа салж арилжааны хүмэд хувцслан чимж бус замаар мөнхүү Алтан улсад очлоо. Мэгжинсээр бэлгийн эдэд хомголзон хойд зүгт довтлон ирэв. Бэд улсын холын дуршуул энэ мэдээг сонсож яран довтлон ирж Жонон Мухлаад мэдүүллээ. Мухлаа Татар аймгийг сөнөг дохиол болов гэж эзэндээ мэдүүлж нэг түмэн бэлэн цэргийг авч мордов. Бэд улсын цэрэг онон мөрнийг өөдөлж явтал Мэгжинсээр Алтан улсын цэрэгт их л дарагдан Тайчууд аймгийн зүг буруулан ирлээ. Бэд улсын цэрэг угтан авч хоёр цэрэг эсрэгцэн жигсэн байрлав. Тэмүүжин жигсаалын өмнө ил гарч Мэгжинсээрийг зам. Угаасаа манай хоёр улс өшөө үгүй байтал өө шалтагдэгдэн өмнө зүг буруулсан өчүүгэн хулгай энэ өдөр бас миний гарт унвууч гэж занан хэлсэнд Мэгжинсээр огт дуурахгүй сэрээгээ эргүүлэн Тэмүүжнийг ирэн ирлээ. Тэмүүжний араас зэв чулуун хуйул зэрэг гарч тосон байлдав. 10 удаа тулан зөрөлдсөнгүй. Алтан улсын Зүү Чэнсян Ван Яншүүгийн зэрэг бас нэхэн хурчиллээ. Мэгжинсээр их л хэлмэж гар хөл бэлдэрсэнд чулуун нэгэнтээ жадалж морноос унгалаа. Зэв даруй довтлон хурч толгойг нь тас завчин авлаа. Тэмүүжин хоёр жанжны дээлснийг үзээд ташуураар нэгэнт заасанд Жонон Мухлаа их дугийг далдаж эг цэрэг алан орж ирлээ. Татар аймгийн цэрэг 10 өөр цөм дайсанд учирсан тул их л аюуж зэр зэвсгээ хайж морноос бууж даглаа. Алтан улсын цэрэг Бэд улсын цэргийн асар хүчтэйг үзээд аим шиг үгүй цэргийн олзыг булаалдаг санаагүй. Ван Яншу урагш давшиж морин дээрээс бие үндийн нуруу бүгийж Тэмүүжний зүг ёсолсонд Тэмүүжин мөн хариу ёсоллоо. Тэмүүжин Мухлаа дуудан Мэгжинсээрийн толгойг бариулж Ван Яншуд илгээсэн. Тэгээд энэ Мэгжинсээр танаа улсад ялтай тул толгойг нь та аваач дугай. Татар аймаг бол миний захын дотор байх тул би хураамжлан авах нь зүй гэж хэлүүлсэнд Ван Яншу толгойг хүлээн авч хэрэглээ. Тэндээс Тэмүүжин улстай буцтлаа 8 улсын цэрэг бас баруун хойд үнцгийг халдахаар ирвэ. 8 улсын эзэн болоо саяхан Лиу улсыг мөхөөгөөд өөрийн биеэр Даян хаан гэж өргөмжлөн ах боловг хуучин 8-нд Ван өргөмжлөн суулгалаа. Үүнд болов Ван байн Бэд улсын зах хязгаарыг довтлох болов. 8 улсын хүч бэгжирж байх цаг тул Тэмүүжин Лайхад аймгийн Сэцэн бүхийг цэрэг гаргаж туслуулах гэсэнд Чандган Сэцэн дуутахаар яв. Тэмүүжин Сэцэн бүх хэдийгээр их ба эмээ гаргаж авахын төлөө над дагсан гих боловч эгнэгт үнэн сэтгэл болсон. Анх удаа түүний зэргийг зарлсанд эс ирсэн нь даруй уруух шинж тодорчээ. Чи бас архин дуртай бөгөөд уур ихтэй хүн хэргийг саатуулах болов зай гэв. Чандган Сэцэн би Сэцэн бүхтөө сайхан ханилсан билээ. Дэрж байтугай улс төрийн их хэргийг хүүхдийн наадам адил үзэж болно уу? Би очвол архийг нэг мүсэн цэвэлсэв гэсэндээ Тэмүүжин захиа олгон илгээлээ. Чандган Сэцэн 20 хэдэн мордонг авч Лайхад аймаг хүрлээ. Сэцэн бүх сонсон мөгцөө Тэмүүжний зарлагаар ирснийг тодорхой мэдээд нүүр зулгаж өгтөн оруулмагц. Хуучин архины ан дэрв төргөн арх бэлтэг гэлээ. Чандган Сэцэн би архийг нэгэн цэрлэв. Өөр хэлэлцэг учир бөө гэлээ. Сэцэн бүхэн
Өнгөрсөнд авгаатай шүн гэгэртэл жарган уулзч. Инээ нааддаг үлээ. Одоо хичнээн жил болоод харилцан золголдоод арх уухгүйгээр болно уу? Хэдий зэрэлсэн боловч энэ өдөр төр ууж жаргуул зохино. Ингээд бас их дуугаар. Ганц энэ өдөр ах トゥ бид төрийн мөчрийг огт ярьж дурдж болохгүй. Ингэж аяг дуран амтд архийг нүүрнийх нь өмнө тайлбарлаа. Чандгал эзэн анхантай архины чимээг сонсмогц даруй ишүүлсэлгсэн билээ. Одоо аягныхаа доторх шил болор мэд архийг үзээд санавч уухгүй бол эзэн бүхтэй хэлэлцэж болохгүй тул даруй аягийг авч хөндөрлөө. Хоёул уусаар цөм халамцав. Чандгал эзэн хэдэн удаа Тэмүүжний илгээснийг учрыг асуулаа. Сэцэн бөхөө өөр үгээр саад болон өнгөрөв. Чандгал эзэн үзвэл сэцэн бүхийн хоёр нүд нэгэнтээ гал мэд улаасан тул одоо хийлэхгүй бол болохгүй гэж сая Тэмүүжний зарсан учрыг дурдж. Хоёр үг хэлтэл сэцэн бүх замдран. Би угаас өөр үгийг дурдж болохгүй гэж эс хэлвүү. Чи ямар аимшиггүй миний цаазаас давж өөр үг хэлнэ. Хэрвээ бас бэ тулсыг бэлдуучлах үгсийг гаргаж хэлбэл би одоо чиний махыг чанаж архины зурш болгоно гэлээ. Чандгал эзэн анх үгс хэлүүлэхэд нэгэнт хэдэн хувь уур төрсөн билээ. Одоо бас энэ мэд хэрцгий үг гарч ирсэнд хэнгидгийн галаа дарж идэв. Чи юу та ийм ёсгүй хүн бэ? Манай эзэн их ба эмийг чинь эс хөнөөсөн аж хишгийг мартах чинь юу? Гэсэнд сэцэн бүх мөнгөн цомыг ширээн дээр тажигнтал зөхөж чанга дуугаар зандрав. Миний их эм хэдий баригдвч тэд эгрэгт халдаж чадсангүй. Танд адил хүний боол болж явахыг би үлүүлдэнэ гэж хоёул сайн мөгөө оруулан үүсгэсэнд сэцэн бүх гин түсрэн босож энэ боолыг өтөр түргэн аваачиж алаад махын чанжир гэлээ. Доор гард даруй чандган сэцнийг дарж хүлээд түлхлэн авч гарлаа. Тэр үед зул шатаах цаг болж сэцэн бүх маш сувдж ширээ дэрлэг унтлаа. Үүнд товч барьсан түшмэл болгогч сэцэн бүхийн ёс бусаар ажиллахад нэгэнт таалахгүй байсан тул чандган сэцнийг далд гэрд аваачиж. Манай эзэн огт ёс үгүй. Би үзүүл эцэст Тэмүүжинд баригдана. Би одоо чамайг тавь. Хожимын өдөр чи миний нэг гэрийн амийг аварч чадах уу? Гэсэнд чандган сэцэн хүлээж авлаа. Чандган сэцэн өдөр шөнөгүй довтлон Тэмүүжинд ирж залган өөрийн архины цэвэрлэлд эвдэж сэцэн бүхтэй хэрэлдсэн болон сэцэн бүхийн ёсгүй ажлан хараасан зэргийг мэдүүлсэндээ Тэмүүжин аянг мэд хэлгэнч. Сэцэн бүхийн ёс үгүй нэгэнт хэтэрчээ. Өөрд түүний эхнэрүүдээ шүхрийг барьж занчив. Дагалдаагаар нь дүү бэлгүүдээ мөрийг завчив. Одоо бас чандгал сэцнийг чанаж идэх гээд дагсан ардыг алав. Би түүний эмийг хэлтрүүлж яахан болох вэ? Гэж их хэнгэр дэлдүүлэн жанжин зэргийг тэгшлэв. Тэндээс Тэмүүжин өөрийн бие боорч буурлаж чулуун зэлэм нарын хамт нэг түмэн шалгарсан зэргийг авч зүүн идэхэд болж Монголд чөмөр ширээ удаг хар хэрв зэвийн хамт нэгэн түмэн шалгарсан зэрэг өгч баруун идэхэд болон хоёр анги цэрэг цугаар мордлоо. Их цас орлоо. Тэмүүжний цэрэг лайхатын захад хурж ирээд буудлаа. Сэцэн бүх Тэмүүжний цэрэг лав ирэхийг мэдэж дүү сэцэн тайзууд 5,000 зэрэг өгч баруун замын захад сэргээлэн сахиулахаар илгээгээд өөрийн бие 7,000 зэрэг авч зүүн замын захад тулахаар буудлан сэргээлж бэлтгэсэн байжээ. Монголын баруун замын цэрэг сэцэн тайзуугийн хүрээний өмнө 5 газар хурж буудлаа. Дараа өдөр хоёр цэрэг эсэргүүцэн жагсаасан хойно Монголаа их дуугаар хараана. Журмыг дэрсэлсэн хулгаан зулцгууд Тэнгэрийн цэрэг хурж ирсэнд бас өгөхөө мэдэхгүй юу гэсэнд сэцэн тайзуу огт дуурахгүй зэрэгээ даллан алан орж ирлээ. Монголаа төмөр шийдмээр нэгэнтээ заамагц их цэрэг хуйлран орж хоёр цэрэг хутгалдан нэгэн зэргийг хэл байлдав. Зэв сэцэн тайзууг угтан байлдаж хараахан тулж чадахгүй мэгдэж байтал Монголоор биеэр алан хурж ирээд төмөр шийдмийг галзуу луу мэд гурвалзуулж дэлдэхэд
Чив хийдэл сэцэн тайзуугийн баруун өмөрд нэг шийдэм тусаад бүх бие сүлдэж гартаа мэрсэн илдээ алдаж шургалж дутаалаа. Тэр үед зас орсоор дөрвөн зүгийн уул талаа цөм цав царайд зүүн баруун танигдахгүйг болжээ. Сэцэн тайзуу гагц биеэр цэргийн өмнө буруулан өөрийн хүрээнд хурж ирвэл хүрээн хэдийн бэд улсын цэрэгт автаж бэд улсын туг хяар хатгаж бас цэргийн дуу гармөгц хүрээний дотроос ширүү хутуг хар хэрүү нарын цэрэг алан гарч ирлээ. Сэцэн тайзуу их л аюун хэлмэж морь эргүүлэн буруулав. Лайгадын дарагдсан цэрэг хагас илүү дагсанд Монгол даруй хэнгэрэг дэлдэн цэргийг зогсоолгүй Сэцэн бүхийн баруун хүрээнд довтолж ирлээ. Тэмүүжний цэрэг Сэцэн бүхийн цэрэгтэй тулж байлдахад Сэцэн бүх Тэмүүжнийг үзвэл биеийн өндөр 9 дохо мөр өргөн дөрвөнтөө хасцган игцэрэ наран мандсан мэт хос их одоон нүд нь гэлбэл хийлэх загилгаан адил өр хорхон хоёр хөмсөг хүм бүхнийг сүрдүүлж арслангийн игшгийн их дунд бусдын дэх дөнгөн. Бидээ алтан хуйг дуулаг өмсч гартаа могоон сүү шиг ганжад барьж сүүжиндээ төмөр ширхэгт сахиулсан нум агсаж жигсаалын өмнө тэрхий хонгор морой дэвхцүүлэн үнэхээр тэнгэрийн хувилган эзэн мэд сүртэй. Сэцэн бүх аимшиггүй гарч тулж байлдахгүй. Дэмийл жигсаалын дотроос хашгиран хараа. Буурал чулуун их л хилэн дурж, лайгадын жигсаалд зохин орч. Сэцэн бүхийг эрен алан ирэхэд Сэцэн бүх 2-3 хүн удаа тулан зүрэлд мөгц даруй бурууллаа. Буурал чулуун хуйвал алдал үгүй нэхэн ирэхэд хойноос нь бас бэд улсын их цэрэг алан орж ирлээ. Тэр үед салхин их шүрхлэн застай хамт шуурн их л далан үзэгдсэн тул хідэн алхмын цаанах хүн үзэгдэх үгүй. Энд очромд Сэцэн бүх морой нэгэнт үсрэгэн харьяалмагц үзэгдэхгүй боллоо. Тэд хоёул гараахан хаашаа очсныг болохгүй байтал хойдох цэрэг нэгэнт төрхлөн ураг шалмар. Буурал өндөр дугаараа хэрэг явдал сэжгэлтэй болов. Цэрэг урагш битгий оргиж харихрэн бахилвч их цэрэг нэгэнт төрхлөн довтлсон тул зогсоож чадахгүй болж. Гэнт тэнгэр дэлбэрэн газар хагарах мэд их дун гарч өмнөд цэрэг цөмөр их нүхэнд уналдав. Үзвэл энэ бол Сэцэн бүхийн урдаас угсан урт нь 20-30 зан, өргөн нь 2 зан унгуул гуйжээ. Дээгүр нь мод талбиж, хулс өвсөөр бүрхэж хоцсон тул цас ороод цав цайгаад нэгэн адил болжээ. Төдий Тэмүүжний зэрэг гэмдэж унсанд Сэцэн бүх даруй бүгсэн зэрэг бүгдээ гаргаж гэдрэг алан ирж хоёр идэхэд зууралдан байлдав. Мухлаан цэрэг хурж ирвэл лайхадын цэрэг гунд унсан бэд улсын цэргийн дээрээс харавх нь бороо орох мэт. Бэд улсын цэрэг их л самурч эзэн төшмөл харилцан хайхран чадахгүй боллоо. Борж цэрэг самурч их цэрэг зогсныг үзээд морио ухсхийн дэшүүдж дунд цэрэг тэрж үзвэл Тэмүүжний үгүй тул яаран өмнөд цэрэгт очивол буурал лайхадын хэдэн зуун цэрэгтэй тулж ална. Борж их дугаар буурал аха эзнийг үзвүү. Буурал алдах бөгөөд нэгэн тээгүр лав чандгийн цэрэгт орсон биз гэсэнд Борж даруй морой хийсгэн тавьж дэмэлдээ эргүүлэн цусан зам гарган орж иж үзвэл Тэмүүжин мөн нүхэн унж эрхий хонгор морин дил сүлээр сумыг халахлан тойрно. Борж яран давхин гуунд орж Тэмүүжнийг тэтгэн хөвөнд эрэг дээр гаргадал тэрхий хонгор морь мөн дэвхлэм гарлаа. Борж Тэмүүжнийг тэтгэж морь унуулан түшиж явдал зэлэн мөн хурж ирлээ. Хоёул эзнээ түшиж хойш ирвэл хүрээ нэгэнд лайхадын цэрэгт дайрагдан эзлэгдсэн тул эзгүй ханхаа хасаг тэргийг түлхэж авчиран засыг гүвж Тэмүүжнийг хэвдүүллээ. Тэмүүжний ширханд цус бүгдэрч их эвэр шихэд зэлэм цусыг амар сорн авч Борж дээлийн ингэрээ ухаж шарахыг болоо. Тэмүүжин бас анхны өдөр үхрийн баг идээд одоо бас цус гарч их л ундааснаа гэхэд
зэлэм жадаа авч морь өмнөн сүү тараг ирэхээр бодлоо. Тэр үед сэцэн бүхийн цэрэг мухлаан цэрэгт их л дарагдаж толгой сүлээ халахлан чадахгүй болоод хид хідэн хүрээг орхиж бурууллаа. Зэлэм давь хүрээнд орж хүсэг тэрэгний дотроос нэг бүрхээст нь найр таргийн бутанг олж авлаа. Энэ үед мухлаан цэрэг их л дээлж бас харанхуулсан тул харан зөвхөн зэрэгэ хураач Тэмүүжнийг ирсээр хурж ирэв. Салхи шуурга хэдий зогссон боловч цас бус зогсохгүй орно. Тэргэнд бүрхүүл үгүй задгаа тул муглаа боорж буурал зэв дөрвөл Тэмүүжний дээр засыг халахлан нэг их өрхний эсхий бүрээсийг барьж өвдөг бохирч гар халсангүй үр цайдал зогсжээ. Энэ үед зас зогсож хүүтний хүч маш нэмэв. Муглаа аливаа цэрэг хэрэглэгээс салхин гал мэт түргэн болбол зохино. Одоо дээсэн хүчиндээ сэцэн бүхийг эс сөнөөвл эргэжил бас харга олж сүр хүч тэнгэрх болно гэсэндэ Тэмүүжний шарах мөн хөнгөрсөн тул Муглаан үгийг зөвшөөрөн төм 8,000 цэрэг өгч сэцэн бүхийн хоноос нэхвэллээ. Тэмүүжин би хамгаалах 2,000 цэрэг авч сэцэн усны хойд хөвөнд буудлан Муглаан цэрэг ирэхийг хүлээлээ. Муглаан их цэргийг авч мөрийг мөшгөн нэхэж ирвэл сэцэн бүхийн цэрэг тариатын талд хүрээ буугаад байлаа. Муглаа нэгэнтээ хэнгэрэг дэлдэн орж уран давхар хааж авлаа. Сэцэн бүхэн нэгэн зэрэг байлдаад их л дарагдаж буцаад шүн согтол архиунч болыг цэрэг аван явахад хүчилсэнгүй гэж алах гэлээ. Баг их явах хүчлэн хоригдсонд сая алхахыг хэлтрүүлж 40 мод занчив. Бол маш хорсож зэргийн ардыг тэнсвэл цөм дэсэж ядан хаслалцаж байх тул ураг садан арваад хүнтэй зөвлөд хурд зэвсэг барьж сэцэн бүхийн өргөөнд орж ирлээ. Сэцэн бүх архин цогтож сэрээгүй туг нойрондоо байлаа. Энэ үед гадна хэнгэрээс цам бабуу дугарн хашгирах дун гарсанд сэцэн бүх сая баахан сэргэж өндийн бусдал болын илд барьж орж ирснийг үзээд яарангүй босож илдээ автал бол урагш давшилж нэгэнтээ завчиж толгойг огтлж хаялаа. Муглаа сэцэн бүхийг ирж хүрээнд далан орж ирсэнд бол яран гарч мөргөж тавлаа. Муглаа сэцэн бүхийн цэргийг байцаан дагуулж болийг өдөрдөн авчирч Тэмүүжин зулгууллаа. Тэмүүжин сэцэн бүхийн толгойг хэмгчүүлж болийг эзний алсан журамгүй хүн гэж морин дээр хөлөвлөлээ. Бэд улсын их цэрэг дийлсэн баярын ёсоор харанга зогж эргэж ирэхэд алтан наран засан дээр тусч талын буруусан шугууд цөм лавсаг наалдаад уул талыг хасаар сэлж цогцолсон мэд ад биш үзэмжтэй сайхан. Тэмүүжний шарх мөн маш хурдан илааршин олон зэргийн хүмүүс хараахан ихэд дээлж эд агуурс элбэг олзолсондоо баясалцсан. Дөрөөгөө тогшин түрхэрдэл дуулж хазаараа дугтарч хангинтал хатруулж явна. Замд Мэргэд аймгаар дайран гарахад Мэргэдийн эзэн Магнат аймгийн олноо авч мөргөн тавлаа. Тэмүүжин хөхүүлэн шагнаж тэндээс бурхан халдуунд хурж иртэл өртгөлжин хатнаас бас нэг хүү төржээ. Энэ удаа цагаан засанд цагаан мөрт цэргээр 2 аймгийг дагуулсны дээр хүүгийн өнгө зүс бас эдэрхий гэгэн цагаан тулаа нэрийг цагаатай гэж өглөө. Энэ жил хар барс жил Тэмүүжин 21 настай